Таны мэдэрч байгаа зүйлс зөвхөн таны дотоод мэдрэмж үү? Эсвэл орчин тойрон нийгмийн хүлээлт таны бодол, сэтгэл хөдлөл нөлөөлж байна уу? Safe Space podcast таны түүхийг уншиж, асуултуудад тань хамтдаа хариулт хайна. Бид таны Safe Space болъё. Энэ бол таны аюулгүй орон зай. Safe Space podcast-ийн хөтөлбөр хөтлөгч Ариун Санаа, сэтгэл зүйч Өрийн Туяа миний бие. Өнөөдрийн мэндийг хүргье. Ингээд Safe Space podcast-нд ирсэн захидлыг уншицгаая. Хамгийн хайртай хүнээсээ салж өөрийгөө хайрлаж эхлээд 21 хонож байна. Бидний хайрын түүх 3 жилийн өмнөөс эхэлж, 8 сарын өмнөөс цэцэглэж, 2 сарын өмнөөс гундаж, 21 хоногийн өмнө үхсэн. Эхэндээ үнэхээр гоё байсан. Намайг ирж авдаг, хөргөж өгдөг, намайг дэмждэг. Зүгээр л хамгаас их хайртай аав ээжээсээ ч илүү түүнийг хүндэлж хайрлаж байсан даа. Одоо ч хайртай. Даанч бидэнд хамт байх багахан заяа тутсан. Түүний минь ээж зөвшөөрөөгүй. Манай найз залуу 23 сая төгрөгийн өрөнд орсон. Мөн курс ахиж чадаагүй үнсэн байсан. Түүнийг ээждээ хэлээгүй байсан. Ээж нь мэдээд над руу залгаж мессеж бичиж их л дайрч доромжилж билээ. Тэгсэн ч үл тоож явсаар сүлд намайг хараалын үгээр ээж нь хэлэхэд үнэхээр бууж өгсөн. Би хүүг нь хайрлаж дэмжиж явсан ч ээжд нь зарлага болон харагцсан. Дараа нь үнэхээр миний буруу юм болов уу гэж найз залуугасаа зөндөө уучлалт гуйж байсан ч манай ээжээс уучлалт гуйж хоёр биенээ ойлгуулвал буцаж нийлж болно гэдэг хариу аваад үнэхээр урам хугарсан. Өөртөө би чи ямар арчаагүй юм бэ гэж бодогцсон. Одоо ч түүнд болон ээж нь гомддогч намайг хэрвээ тэгж хэлээгүй бол би одоо ч өөрийгөө хайрлахгүй бардам зангуу явж байх болоо да гэж боддог. Хаяа зүгээр л цахим хаяг руу н орж хардаг. Үнэхээр их хайртай даа юу? Эсвэл өгүүлж байгаа юм болов уу гэж. Салтын дараагийн 7 хоног үнэхээр хэцүү байсан. Юу ч идэж чадахгүй, босмооргүй, эрүүл мэндээрээ ч хохирч эмнэлэгт хэд хэдэн удаа очсон. Эцэст аав ээж маань намайг харж л их зовсон доо. Түүний дараагаар би аав ээжийг харж үнэхээр даахгүй бол болохгүй гэж тисч явж байгаа. Тэр хүнтэй хөнгөө маргааш болохоор маргаашийн нарыг харах хэрэгтэй гэж хичээж амьдарч байна. Одооноос бардам зан ямар хэрэгтэйг ойлгож байна. Тэр хүнийг үзэн ядахгүй дотроо улмал хайрласаар байгаа да. Гинэ. За ийм загтал иржээ. Итгэж загтлаа явуулсан загтлын эзэн талархлаа. Тэгээд за тэгэхээр сэтгэл зүйч маань загталд хариулаарэ. За сайн байна уу? Бидэнд хандаж захиа хэлгээсэнд баярлалаа. Тэгээ юуны өмнө бидний зөвлөмж нь мэрэгжлийн сэтгэл судлаачдын анхан шатны зөвлөмжл гэдгийг юун төрөнд хэлхэн зүйтэй баха. За тэгээд хайрлаж авсан ер нь хүнтэйгээ тэр тусмаа сэтгэлээ бүрэн өссөн хүнтэйгээ сална гэдэг бол амьдралын хамгийн хүчтэй сэтгэл зүйн тийм цогцолтуудын нэг гэх юм уу да. Бараг манай 203 жил үерхсэн гэсэн шүү дээ тий. Тийм тэгээд та одоо яг л энэ бүхнийг сэтгэлийнхээ гүнд ингээ мэдрээ даваад явах гэж хичээж байгаа нь ер нь өөрөө маш том зориг гэдгийг хамгийн түрүүнд хэлхийг хүсэж байна. Тийм тэгээд хамгийн ойр байсан хүнээсээ холдох тий бас тэр хүний оролцоотойгоор өөрийгөө буруутай мэдрэх нь одоо өөрийн үн цэнийг эргэлзээтэй болгодог. Би үнэхээр тийм хангалттай хүмүүн үү гэж өөрийнхөө ингээ бодолд эргэлзэх бодол орж ирдэг гэх юм да. Тэгээд та энэ бүхний дараа өөрийгөө ачаагүй гэж одоо зэмлэж байгаа тий тэгж байгаа ч гэсэндээ үндэ бол та хайрлаж, дэмжиж, тийм өөрийнхөө төлөө зүтгэж хичээж явсан нэгэн гэдгийг бас өөрөө маш сайн бодох хэрэгтэй. Өөртөө тэрийг сануулах хэрэгтэй. За тэгээд нөгөө талаас болохоор хүний үнэт зүйлсийг үгүйсгэж байгаа, доромжилж байгаа, хин нэгийг засах гэж тийм нэрийн доор одоо дотоод орон зайд нь халтсан үг үйлдэл хизээж зүтгэгдөх ёсгүй. Тэгээд одоо хэдий хайртай байсан ч гэсэндээ та өөрийнхөө үн цэнийг хамгаалаад хил хязгаар тавих эрхтэй хүн гэдгээ бас үнэхээр санах хэрэгтэй. Тиймээс одоо та зөвхөн салттай биш өөрийгөө шинээр бүтээх үе болон эдгэрэх үе шат дээр явж байгаа гэж өөрийгөө нь л харах хэрэгтэй юм болов уу? Тэгээ дээрэс нь таны загталд одоо нөгөө нэг одооноос л бардам зан ямар хэрэгтэйг ойлгож байна гэж хэлсэн шүү дээ тий. Тэгээд ингэж битсэн байгаа нь болохоор үнэхээр тийм гоё надад санагдаж байгаа байхгүй юу? Өөрийнхөө одоо үн цэнийг мэдээд байна тий. Би өөрөө бардам зантай байх ёстой гэдгийг мэдрээд байна тий. Тэгээд дээрэс нь
бид одоо заримдаа хайртай хүнийхээ төлөө өөрийгөө доош нэгэдэг байдаг. Тийм талууд бас байдаг. Хайртай хүндээ л бүх юмаа зориулаад тэр л болж байгаа болоо гэж өөрөөхөө бүх юмаа зориулдаг. Тэгээд энэ дундаа өөртөө хайчдаг. Ийм үед бас зөндөө байдаг. Гэхдээ өөрийгөө одоо дутаа үнэлэх нь урт хугацаанд сэтгэлийн одоо туйлдалд хүрэх, ганцаардах, бүр цаашдаа сэтгэл готролд хүрэх нөлөөлдөг гэх юм уу та. За харин та яг одоо өөрөө тэр замаас буцаад өөрийгөө хайрлаад сэргийг халахам хийж байгаа нь бахархмаар зүйл гэж энэ бол хэлмээр байна. Тэгээд хүн болгон салт тохиоддог шүү дээ тий. Хүн болгон амар өвддөг энэ салтнаас болж хэцүү байдаг шүү. Тэгээд тэгтээ нэг зүйлийг санах хэрэгтэй юм нь салалт гэдэг бол одоо бидний дуусгар биш. Харин энэ нь өөрийгөө таньж эргээд өөртөө итгэх итгэлийг бүтээх нэг шинэ эхлэл гэж хэлж болно. Одоо нэг хаалгыг хаагаад нөгөө хаалга нэгддэг гэдэг шиг нэг хаалга хаахгүй байгаалах юм бол дараагийн хаалга ч гэсэн онгохгүй байгаа л гэсэн үг. Тэгээд мөн түншлэн таны хайртай хүн болон танд хайртай хүн таны үн цэнийг тодорхойлохгүй гэдгийг санах хэрэгтэй. Та өөрийнхөө л үн цэнийг өөрөө л тодорхойлж чадна. Тиймээс өдөр бүр өөртөө би хангалттай хүн, би зүгээр л байгаа байдлаараа хайрлах хэрэгтэй гэж хэлж дадах хэрэгтэй. Би хайрлах хэрэгтэй хүн. Тийм, би энэ байгаа байдлаараа л хайрлах хэрэгтэй. Би хүний тулд өөрийгөө өөрчлөх ёсгүй. Би тийм байх шаардлагагүй. Тэгээ мөн түнчлэн бас манай нөгөө нэг цагтлын сүүлийн юун дээр тэгж хэлчихсэн шүү дээ тий. Тэр хүнийг үзэн ядахгүй дотор улам л хайрласаар байгаа та гэж хэлжсэн тий. Тэр хөвөлбөр амар хүчтэй байсан. Тийм. Тэгээд би одоо энэ дээр нэг хэлж байгаа юм хэлмээр байгаа юм болохоор саллагыг заавал хамт байсан хүнээ үзэн ядах л бүх гэж бол бодож байгаа. 3 жилийн турш хамт өнгөрүүлсэн мөч бүртээ талархах боломж бий байдаг шүү дээ тий биднэрт. Тэгээ сайхан дурсамжууд байсан л бол тэр үедээ үн цэнтэй байсан. Тэр дурсамжууд нь бидний тэр дурсамжууд тий. Тэгээд зөвхөн муу зүйлсийг биш, сайн сайхныг нь бас санаад өнгөрсөнтэйгөө эвлэрэх нь жинхэнэ тий ухаарал, урагшлах эхлэл байж чадна гэж. Тэр хүнийг үзэн хадаал ингээл дотроо бодоол байх юм бол дотор ч ингээд бид нар одоо ингэ хизээд марцсан тэр хүнийг марцсан тэнийг амтан гэл хэлдэг шүү дээ тий. Тэгэхэд бид нар яг тийм марцсан гэхээсээ илүүтэй ингээд дотроо нуучдаг. Тэр хүнд үзэн ядчихна гэдэг чинь тэр хүнийг бодох тийм гомдол тий бодох тийм муухай бодол байгаад байгаа байхгүй юу. Тийм энэ намайг ингэсэндээ ингээд гомдоод байгаа юмнууд нь байгаад байгаа болохоор мартж байгаа гэж хэлж байгаа ч гэсэндээ дотроо хоримтлуулаад байна гэсэн үг. Тэгээ одоо 21 хоног өнгөрсөн байна гэдэг ч байгаа шүү дээ тий. 21 хоног өнгөрсөн гэж бичсэн байсан. 21 хоногийн дараа зөвхөн 21 хоногийн дараа бүх зүйл дээрдэн гэсэн хүлээлттэй явах нь өөртөө дарамт үсгэж магадгүй тий. Тийм болохоор өөртөө зөөлөн ууж байгаа дараа гэж хэлмээр байна. Өдөр бүр алхамаар одоо урагшилж байвал хангалттай тий. Journal of Positive Psychology гэдэг газрын 2007 онд нэг судалгаа гаргасан байсан л та. Тэгээ энэ судалгаанд дурдсанаар болохоор салтын дараа дунджаар 11-7 хоног өнгөрөхөд хүмүүс өөрийгөө сэргэж байна гэж мэдэрдэг. Гэсэн байдаг. Дунджаар 11-7 хоног. Тийм, дунджаар 11-7 хоног. Тэгэхээр 21 хоног гэдэг чинь тий маш цөөхөн хоногуд байгаад байгаа байхгүй юу? 3-7 хоног өнгөрсөн байх тий. Гэтэ манай загтал бичсэн хүн маань ч гэсэн яг ойлгоод байна шүү дээ. Өөрийнхөө сэтгэлийг ингээд ойлгоод мэдрээд ингэж байгаа нь бол амар тийм бахархмаар зүйл юм болов уу гэж би бодож байна. Энэний хугацаанд хүмүүс ч гэсэн ингээд амар хаалттай байх үед байдаг шүү дээ. Мэдрэхийг хүсэхгүй дарчдаг тий. Тийм, дарчдаг. Тэгэхэд ойлгоод би ингээд бардам зантай байх хэрэгтэй байна. Тэгээ X-ээ үзэн ядахгүй одоо ч гэсэн ингээд харилтгаа. Гэтэ одоо ингээд үерхэл нь ингээд дууссан байгаа гэдэг нэг бодлын хүлээн зөвшөөрөд байгаа юм болох бас өөртөө. За тэгээ сүүлд нь хэлэхэд бидний хуваалцж буй зүйлс мэрэгжлийн сэтгэл судлаачийн анхан шатны зөвлөмж гэдэг дахиад хэлье. Тэгээд хэрүү сэтгэл готрол нь гүнзгийрээ тий өдөр тутмын амьдралтай сөргөөр нөлөөлөд эхлүүл мэрэгжлийн сэтгэл судлаачтай уулзах нь хамгийн зөв болох юм гэж бол зөвлөмөр байна. Тэгээ сэтгэл зүйчтэй уулзах нь одоо сул дорой шинж биш гэдгийг хэлмээр байна. Энэ нь ухаалаг өөрийгөө хайрлж байгаа хүнийг зөрөгтэй шийдвэр юм шүү. Тийм.
Тэгээд одоо нөгөө нэг эдгэрэл гэж бид нар ярьдэн штэ бас тий. Энэ нь болохоор бид нар салсан ч гэсэн тэр хүнийг санаж болно. Тий. Өмнөх гэхдээ яг бас бодох хэрэгтэй. Өмнөх дурсамжаа санаж гин үү? Тэр мэдрэмжээ санаад байна уу? Эсвэл тэр хүнийг санаад байна уу? Гэтэ бас бодох хэрэгтэй. Чи тэр мэдрэмжийг одоо тэр авч байгаа гоё мэдрэмжээ өөр хүнтэй ч гэсэн авч болно шүү дээ. Оо энэ бол. Тийм. Тэгэхээр яг тэр хүнийг санаад байна уу гэдгийг бас бодох хэрэгтэй л дээ. Тэгээд санаж байгаач дахин өвдөхгүй байх чадвар бол жинхэнэ эдгэрэл. Тэр хүнийг бодоод өвдөхгүй байх бол. Тий. Тэгээд одоо энийг энд эдгэрэх замд ингэж туулаад ингэж явахт нь цаг, хүлээц, өөртөө анхаарал хэрэгтэй гэдэг шүү гэж хэлмээр байна. Тэгээд та ганцаараа биш, та бол үнцэнтэй хүн. Та энэ бүхний эцэд өөрийгөө илүү гэгээлэх бат бөх байдлаар таних болно гэдэгт би бол итгэлтэй байна. Санаж байгаач дахин өвдөхгүй байх чадвар болж байгаа итгэрэл. Тийм. Энэ нөгөө нэр хүчтэй тусч байна. Харин тийм. Яс цагтлын эзнэр бас их бахархаж байна. Бас нэг өөрөө одоо харилцааныхаа төлөө, хайрхаа төлөө хэр хичээл зүтгэл гаргасан тийм хэр хичээсээр хүний амьдрал ээлэг бас ингээд нэг салаа зам ирдэг тэрүүгээрээ ингээд бас явж байгаа. Тэрэндээ өөрийгөө хийж аваагаа хараад хичих ёстой байна гэж бодсон гэдэг чинь бас өөрийгөө хайрлах болон гэр бүлээ хайрлах яг нөгөөний тэр саяны үн цэнэ өөрөө тодорхойлж эхэлж байгаа нь үнэхээр бахархан байна. Харин тийм. Тэгэхээр бахархмаар байна. Бахархаж байна шүү гэж манай подкастын зүгээс тий захиа хэлгээс үгэндээ хэлмээр байна. Тэгээ бас сэтгэл зүйч ярианаас айгүйх ойлголтууд гоё ойлголтуудыг авлаа. Хосын харилцаа болон одоо өөртөө тавих шаардлага гэх юм уу да. Хариуцлага. Тийм юм байх хэрэгтэй. Тэгэхэд манай ингээд захиа хэлгээс хүн маань бас хэлсэн шүү дээ тий. Найз залууны ингээд тий зээлтэй байгаа. Тэгээ зээлээ ингээд гэрийнхандаа хэлээгүй. Курсээ өнчөд өргөсөн тэр яга хэлээгүй. Тэгээд магадгүй одоо нөгөө нэг ээж мэж ингээл гэрийнхэн ингээл асуунгот бүх болохгүй юм аа. Манай захиа хэлгээс хүндэлдэг чигдэг ч юм уу тий. Тэгсэн байх магадaltaй. Тэгэхээр одоо тийм хэлээгүй болохоор одоо бит хоёр тэрийг шууд таамаглах боломжгүй байгаа л та. Тий. Тэгтэл тодорхой хэмжээнд бас тэр ээжэнд айрж ингэж яасан гэж бодоход бол тэглээгээд бас нөгөө ер нь яг ингэж бодогдлаа л та. Тэр хүндээ хайртай санаа зовдөг нүнэн. Гэхдээ тэр хүний өөрийнх нь хувийнх нь өөрөө одоо мэдэж үйлдсэн тэр хариуцлагыг тэр хүний өмнөөс өөрөө өөрч тий өөртөө дарамт өгөх. Ер нь бол одоо болохгүй зүйл. Хосын харилцаан дээр тэр бол хийлгээд гар дээр тавигдах ёстой зүйл бол гэж боддог миний хувьд бол. Хичнээн хайртай, хичнээн дотноос ч гэсэн тийм хувь хүний өмнөөс нь орж асуудлыг шийдэж өгөх боломжгүй. Яг үнэ. Бид нар ингээл хайртай хүнтэй их гэлээд шүү дээ. Ингээл юм ингээл асуудлаа ингээл ярангууд шийдэж өгөхгүй л. Йоо энэ асуудлыг ингээл шийдэж би ингээд өгчгүй тэгээд өгчгүй. Яг уу санал болгож болно. Гэхдээ нөгөө хүн маань өөрөө хариуцлагатай хандаж тий өөрөө асуудлаа шийдэх замаа олох хэрэгтэй. Надад бас жоохон ойр сонсогдож байна. Яг танил мэдрэмж байна гэх юм. Тэгтэл өөрөө дуусаад өөрөө шаналал өөрөө зовоол эхлэх үед яг бодох юм байл л дээ. Одоо ингэ болио, одоо зогсё. Энэс цаашаа ингээд ёроолгүй унах гад байна. Тийм болохоор хүний өмнөөс хариуцлага өрөхгүй. Хэрвээ нууц биш бол хэрвээ нууц биш бол тэрийг яг хизээ мэдэрсэн бэ? Яг юу ч нийцсэн point байсан бэ? Тэрийг мэдрэхэд нөлөөлсөн зүйл юм да. Цагтлын эзэндээ жоох хайн болоод ер нь яг би өөрөө бас жоохон хүний асуудлыг шийдэж өгөхгүй гэдэг. Ямар сонин яг ингээл ганцаардуулахгүй байх гал сэтгэлээр унвал ингээл ер нь л би чиний хажууд байгаа шүү гэдэг мэдрэмж амар төрүүлэх гэж ингэж байсан байлээ л дээ. Тэгээд яг нэг тийм удаа бол байгаа. Тэгээд яг хизээ болиё гэсэн мэтлэр зүгээр ингээм өөрийгөө гоёор мэдэрч чадах байлаадсан. Гэх юм уу. Тэгээд нөгөө нь хайжууч гэсэн нэг тийм нэг хүн өөрийгөө гоёор мэдэрдэж штэ нэг юм fine гэх юм уу хэвийн биш нэг тийм амар хэцүү болоод эхэлсэн гэх юм уу. Нэг тийм мэдрэмж төрсөн. Тэгээл за ер нь бол нэг юм хэтрүүлж ингэж сэтгэл санаагаа явуулаад байна шүү гэдэг дохио аваад тэгээл ер нь зогссон доо. Баяр хүргэе. Баярлалаа. Бид нараас нэг тийм юу гэдэг чинь нөгөө нэг
жаргалтай байх үедээ бүх юмаа хуваалцдаг. Тэгээд одоо нөгөө маань асуудалтай байгаад ч яхад ингэх юм бол өөртөө ингээд цэгнэж эхэлдэг гэх юм одоо. Тэрийг хийж болох юм болов уу? Тэрийг хийж болохгүй юм болов уу? Яг Би ингээд тэрийг хуваалцвал тэрийг юу гэж мэдрэх бол гэд өөртөө ингээд хязгаарлаад идэг. Мэдэрч байгаа мэдрэмж тий ярих зүйлээ хамтаа байх хугацаанд бүх юмаа хязгаарлаж эхэлдэг. Боломжлоод байна тий. Тий. Тэгэхээр чинь харилцаа чи өөрөө үнэн гоё биш болоод төрчихөж байгаа байхгүй тий. Тий. Эрүүл харилцаа шинжтэй байха болж байгаа гэсэн үг. Яг ганцудаа тэгж байгаа л тэр нь бол байж болох зүйл л дээ. Тэгээд тавтамжтай. Тэгээд өөрийнхөө дотоод одоо мэдэрч байгаа сэтгэл мэдрэмжээ хуваалцахгүй байна гэдэг чинь ерөнхийдөө бол эрүүл бус харилцаа руу шилжиж байгаа гэсэн үг. Тэгэхээр одоо эрүүл бус гэхээр бас хүмүүс амар тэгж хүчрхийлэлтэй холбож бас магадгүй л дээ. Тэ нарциссизм зан чанартай ч юм уу тийм бол биш. Тэ зүгээр эрүүл гэдэг чинь бие биентэйгээ үнэхээр харилцааны асуудал маш сайтай. Бие биентэйгээ харилцаж чаддаг. Бие биенийгээ хүндэлдэг. Бие биенийгээ хайрлаж чаддаг. Бие биенийгээ хэл хязгаарыг хүндэлдэг хүмүүсийг хэлдэг. Эднэрээс ингээд алдаад эхлэх тусам нэг нь ингээд сэтгэлдээ ингээд нэг шахтаа болоод ирэх тусам энэ эрүүл бус харилцаа болж эхэлдэг. Тэгээд бас нөгөө нэг загтал болон одоо өөрийнхөө маань хэлж байгаа нэг юм point шууд харагдаж байгаа хгүй нөгөө хил хязгаар гэхээр хувийн хариуцлага гэдэг шиг бас нөгөө эрүүл харилцааг авч үлдэхийн тулд өөрийнхөө бас нэг хэл одоо өөрийнхөө үүргийг хариуцлага өөртөө үнэн ч гэх юм уу. Тийм өөртөө сэтгэл зүүн хувьд юм эзэн байх айгуу чухал юм байна гэж олж харж байна. Тийм үнэн шүү тэр бол. Сүүлийн мессеж өгөхөдөө хэвтэлээ. Хоёлаа. За хамгийн сүүлд нь бит хоёрын зүгээс бол хэлэхэд та ганцаараа биш шүү. Тэ та бол хамгийн үнцэнтэй хүн. Та энэ бүхний эцэст өөрийгөө илүү гэгээлэг бат бөх байдлаар таних болно гэдэгт бит хоёр маш их ихтгэлтэй байна. Та бол үнцэнтэй хүн. Тэгээ өөртөө ингээд би бол үнцэнтэй хүн шүү. Ингээ өмнө төгсөн зүйлс намайг бүрнээр тодорхойлохгүй шүү гэдэг ингээ өөртөө сайн хэлээрээ. Тийм. Идэх замд нь амжилт хүсье. Тийм. Баярлаа. Баярлаа. Тэгээ дараагийн дугаараар өөр бас цагталд хариулъя. Тийм. Цагтл хэлгээе. За баярлаа. Баяртай.